Төр анх бий болсон цагаас татвар үүссэн гэж үздэг. Татварын систем нь аливаа улс орны тусгаар тогтнол, газар нутаг, хүн амын боловсрол, эрүүл мэнд, соёлын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэдэг. Татвар нь нийгэм эдийн засгийн хүрээнд төрийн зохицуулалт, хяналтын бодлогыг хэрэгжүүлэгч хэрэгсэл билээ. 1990-ад онд ардчилсан хувьсгал ялж зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжснээр үр ашигтай татварын системийг бий болгох зорилт тулгарч ирсэн. 1993 онд улсын их хурлаас татварын багц хуулийг баталж мөрдүүлснээр шинэ үеийн татварын тогтолцооны суурь тавигдсан түүхтэй. Татвараа өөрөө тодорхойлж төлөх системд шилжсэн хэдий ч татвар төлөгчийн үндсэн үүргийн хэрэгжилт олон нийтийн хандлага төлөвшил хангалтгүй байсан. Олон улсад татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлох, ноогдлыг хуулийн хугацаанд тайлагнах, төлөх, татварын зөрчлийг илрүүлэх, алдаа дутагдлыг залруулах, урьдчилан сэргийлэх харилцааг татварын идэвхжлэгдсэн нэгтлэн бодогчид зохицуулж иржээ. 2004 онд Монголын татварын мэргэжсэн зөвлөхүүдийн тэнц нийгэмлэг үүссэн. Энэ үеэс татварын идэвхжлэгдсэн нэгтлэн бодогчдыг системтэйгээр бэлтгэж эхэлжээ. Татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээг хуулийн этгээдээр үзүүлэх мэргэжлийн шаардлагын дагуу 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үндэсний анх дахь зөвлөх компани татварын мэргэжсэн зөвлөх Монгол такс компани мэндэллээ. Бид харилцагчид ирээдүйн татвар төлөгчдийн нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, иргэний боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор хүүхэд өсвөр үе, оюутан, залуус, өрх гэр бүл, судлаач, бизнес эрхлэгчдэд зориулан сургалт судалгааны ажлуудыг гүйцэтгэж 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, цахим хичээл, хүүхэлдэйн киног бүтээн төрөвж олон нийтийн хүртээл болгосон. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдсанаар хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Бид анхдагчийн хувьд татварын хууль тогтоомжийн хэрэглээг нэг мөр болгох үйлсэл олон төсөл хөтөлбөрүүдийг сангийн яам, татварын ерөнхий газар, бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ харилцагчдынхаа хууль ёсны эрх ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүхээр хамгаалуулж салбарынхаа жишг компани үүргээ амжилттай гүйцэтгэж ирлээ. Цаашид тасралтгүй хөгжлийг эрхэмлэн татварын зөвлөх үйлчилгээний салбарт эргүүлэн ажиллах болно. Шинэ бүхнийг санаачлан хөгжүүлж, шийдэл бүхнийг гардан хэрэгжүүлж, хоочийн түүхийг хамтдаа бүтээх хөгжлийн түүчээ бид Монгол таксийнхан. Монгол таксичуудыг татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний анх дахьчид билээ. Энэ үйлчилгээ багийн үйл ажиллагаа гэдгийг нотолж чадлаа. Сахилгын соёл, бизнесийн ёсцыг нутагшуулан мэдлэг туршлагыг хоригдлууллаа. Харилцагч үйлчлүүлэгчээ дээдлэн цаашид салбартаа тушуучлагч, манлайлагч нь байж чадах болно.